өнөөдөр хэдүүлээ эрс бүртгэх хэлбэрхэн функцийг үзье. За энд нэр албан тушаал байна. Ишээрээ хөндлөнгөөр нь огноо тавьж байгаа. За 4-р сарын бүртгийг гэж үзье. Тэгмэл 20 эхний мөрөнд нүдэн дотор 25-ны 4 сарын 1 гэж тавьчихъя. За дараагийн нүдэнд одоо энэ хөндлөнгөөрөө нүдэнд хэдүүлээ. Зөвхөн ажлын өдрийг бичих гэж байгаа. Амралтын өдрөө хасаад. За тийм болохоор зөвхөн ажлын өдрийг гараад ирэх томьёо бичих юм бол илүү хэлбэр болно. За тийм энэ нүдийг сонгож аваад нэмэх нь if дэсээ шууд утчихна тийм ээ. За тэгээд алт байна. Weekday ажлын өдөр. Алт нэгээд энэ нүднээс эхлэнэ гэж байгаа. Эхлэх нүдэд тавиад өчгөн. За тэгээд их багын тэмдэг ажлын 5 өдрийг бичлээ. 3 дахь функцийг дуудаад үнэн бол үнэн хөдлөх өчгөн шүү дээ. Тэг үнэн бол нэг хөдлөл тэг гэсэн үг байхгүй. За ингээ гараад ирж байгаа. Ингээд энийг хаашин татчихсан. За харъя. 4 сарын 1 маань 2 дахь өдөр. За 5 6 хасаа бүтэнсэн байгаад энэ дээр 5 6 байхгүй. За 7-наас 11 нэгтгэхээс 5 дахь өдөр байж байна. 7-наас 11. За тэгэнгүүтээ 12 13 хас бүтэнсэнийг бичээгөө өөр ингээ хараад. Тэгэхээр ингэж бичиж бидэрт бас илүү хэлбэр байдаг бахан. За тэгээ он сараа хөндлөн болгоё. Нүдээ илүү жижиг болгоч бол хамаарна шүү дээ тийм ээ. Наад дарлаа. Ингээд нүдээ төгчүүлээд хоёр дарахаар жижиг болоод гараад ирж байна. Одоо хэдүүлээ. Тухайн хүний ажилдаа одоо ирсэн хоногуудыг тэмдэглэе. За тэхийн тулд яг тухайн талбараа идэвхжүүлж яваад insert руу ороод checkbox гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ нэгэд ирсэн хоногуудыг зөвлөө явах боломжтой гэсэн. За энэ мөн хоёр менежер бол 1 2 3 4 гэдэг 7 8 ингээд ирчлээ гэж үзье тийм ээ. За энд ингээд ирсэн ирээгүй гэдэг нь одоо тань гэсэн баггүй. За тэгвэл хэдэн нийт хэдэн удаа ирсэн бэ? Энэ сарын хугацаанд гэдгийг тавихын тулд томьёо дуудаж өгье. Зөв сан тав дараад тав дарчаа нөгөө томьёо дуудаж байгаа гэсэн. Count if алт нэгээд тухайн range гэдэг маань тухайн талбараа бичнэ. За энэ талбарыг авлаа. Таслал тавиад хэрвээ чигтэй болвол түүний тоол гэсэн үг байхгүй. За ингэ дараа. За 6 удаа. За харъя те шалгах чи томьёо. За энд ирлээ гэж үзье. Энэ бол нэгдээ авчна. За гэх мэтчлээ. Үүнийг доош нь татчих юм бол тухайн хүмүүсийн хэдэн өдөр ажилд ирсэн нь би тоологдоод гараад ирлээ гэсэн. За өөрөөр хэлбэл мөн хоёр менежер маань өнөөдрийн байдлаар 14 өдөр ажилласан байна. За ингээд багцаахан менежер гэвэл 2 удаа ингээд байж байгаа нь тий бүгд гараад ирсэн. За түүнийг өдөрт хэдэн хүн ажиллаад байгаа юм бэ гэдгийг шалгая. Тоолыг хэдүүлээ өмнөх томьёотой яг ажиллах. За томьёо давтыг сайн нийлбэрийг олно. За count гэдэг маань тоолдог функц байж байгаа. Count if гэдэг маань нөхцөлтөө тоолно. Нөхцөл өгнө гэсэн. Одоо энэ доторхыг зөв буруу тий одоо чиглэгдсэн бол тоолно гэсэн үг байна л дээ. Ингээд томьёо давтаад хийчих. Өнөөдөр 4 сарын 1-ний төлөв нэг хүн ажилласан. Гараад ирлээ. Ингээд яах нь бид нар тухайн өдөрт хэдэн хүн ажилласан. За тэгвэл тэр тухайн хүн нь хэдэн өдөр ажилласан бэ гэдгийг харах боломжтой болж байгаа. Ингээд энэ хоёр томьёог сураад авчвал бид нар одоо зөвхөн ажилтныг гэхгүй тийм ээ. Хүүхдийн эрс бүртгэдэг сургуульд гэж шин бас хэрэгтэй. Энэ функцийг мэдээж авлаа.